Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шоудын эрдлигийн шинэ дугаар ороход бэлэн болоод байна. Хуучин нөхөр маань өөр хүнтэй суусан ч амаргүйд бай гэх юм. Сайн байна уу? Би байнгын идэвхтэй сонсогч байна. Миний өмнөх амьдрал бас л мөнхийн сэдэв болох араар тавилттай холбоотой. Нэг онцлог нь тэр бүгдэд би өөрийгөө буруутгаж байгаа нь бусдаас өөр байх. Би 19 наснда нэр хүндтэйгээр бэр гуйлгаж хүүгийнхээ аавтай нийлж байлаа. Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Бид хоёр хоёулаа оюутан. Манай ангийнхан ч сайн залуутай суусан гэд их л магтдаг байлаа. Ихэнх тохиолдолд хүмүүс санаандгүй жирэмсэн болдог бол бид хоёрын хувьд хүүхэдтэй болох хүслэн болж хүүгээ олж байлаа. Тэгэхэд би 20 настай байсан. Жирэмсэн байх хугацаанд халамжлуулаад л хичээлдээ яваад ирээдөө бол сайхнаар төсөөлөгдөж байсан. Гэтэл хавар болж хүүгийн аав төгсөх боллоо. Би 3 дугаар курсээ төгсөж байсан юм. Гэнэтэл хадам эгч хүүгийн аавыг гадагшаа сургуульд явуулна гэд намайг жирэмсэн гэдгийг тоож байгаа ч юм алга. Эндээ төртгөөрөө төрн бидтэй гэд тоосонгүй. Би хүүгийнхээ аавд учирлаж төрөхөд хамт байж байгаад дараа жил намайг төгсгөр хамт явж болохгүй юм уу гэж их л учирлаж хэлжээсэндээ. Тэр өөрөө үлдмээр байвч их чинь сургууль нэгэнд хөөцөлдчихсөн. Нэр хүндтэй сайн сургууль баргийн хүн ороод байдаггүй. Ирээдүйд та хоёрын амьдралд хэрэгтэй. Эрт хүнтэй суухыг чинь арай ядан зөвшөөрсөн. Гэхдээ энэ мэтийн төлөвлөгөөнөөс битгий хазай гэж хэлсэн. Хүүгийн аав надаас 4 насаар ах байсан. Тэгээд пэйж буулд хийж өгөөд явуулсан да. Тэр үедээ 8 сартаа жирэмсэн ганцаараа үлдэж байсан болохоор ээж дээрээ очиж төргөө гэд би ч бас явсан. Ингээд би ч удалгүй төрлөө. Хүүгээ өсөхийн хажуугаар сургуулаач амжилттай төгссөн. Манай ангийнхаа хэлэхдээ бүгд л энэ их сэргэлээ. Нөхөртэй, хүүхэдтэй, дээр нь онц түнтэй төгсөөд тэгэхэд бид нарыг хар айл нь ч байхгүй гэд тоглоом шоглоом хийж хэлээ. Хүүгийн аав өвөл амралтаараа ирээд явахдаа нэг л хүндий өөр хүн шиг болсон мэт. 7 хоног ирээд явахдаа шувтан компьютер дээр суугаад ажил хийж байна л гэсэн. Явдаг өдрөх хүртэл хамт тэврээд унталгүй компьютероо ширцээр байгаад ганц унсаад л явсан да. Тэгээд би ч төгссөн болохоор удалгүй араас нь явхаар боллоо. Өөрөө ажилтаа гээд онгоцны будлаас намайг өөр хүнээр тосуулсан юм. Тэр эмэгтэй эгчийнхэн нөхрийн талын хамаатан гэсэн. Автобусанд суугаад л замын турш надад хүүгийн аавыг магтсаар л явсан. Намайг харин зурган дээрхээсээ хөөрхөн юм байна. Цүнхээ хаанаас авсан юм? Гутлаа хаанаас авсан юм гэдэл намайг хүртэл нэлээд сонжоод авлаа. Гэрт нь ороод бүх юмыг нь хаана байгааг мэдэж байсан. Анх надад тэр эмэгтэйн гэртэл очисон мэт сэтгэгдэл төржүүлээ. Гэрт ороод надад цай аялж өгөөд л хэсэг ярьж сууж агаад явсан да. Хүүгийн аавч гэсэн нилээн орой ирлээ. Би ч зүүн савиндаа итгээд шууд тулгачсан. Тосхон мунцсан юм шиг явалждаг хүүхнээрээ тосолдог нь яаж байгаа юм гэд маш тайвнаар инээгээд асуухад урдаас харин өөр хүн олдсонгүй гэсэн товч бөгөө тодорхой хариулт өгсөн юм да. Би ч хэрүү шуугаан тарьсангүй өгийн юмд савсганаад байдаг зангүй хүн. Надаас хол жил гарan байсан эр хүнд бас ийм зүйл тохиолдож болох юм гэдэг утгаар хин нь асуудал болголгүй өнгөрсөн ч би хүүгийн аавыг урьдын адил эрс нөхрөө гэж харахаа байсан. Дотн харилцаанд орох үед үнэндээ ой гутмаар байсан. Учир нь би анх эхнэр нь болсон цагаасаа л өөр хүнтэй ойртож үзээгүй.
Ингээд л харилцаа хүндэрч эхэлсэн дээ. Хүүгийн аав шөнө ажилтай, би өдөр ажилтай. Бараг л хоорондоо таардаггүй амьдарч байсан. Үүнээсээ болоод улам л хүндэрсөөр. Энэ донд хүүгийн аав нэг удаа Монгол яваад ирсэн юм. Би санаандгүй уцаар нь юм үзэх гэж байгаад нэг мессежийг нь олоод уншчихлаа. Харилцаа нь ямар байсан тухайгаа бичсэн төдийгүй удахгүй дахиад Монгол явна, очоод уулзна, ямар бэлэг аваачж өгөх үү гэх мэт. Харин энэ үед л салах нь зөв юм байна гэж бодсон. Гэхдээ хүүгийн аав энэ бүгдэд уучлал гуйж, надад хайртай, дуртай, ингэх болсон гол шалтгаан нь нөгөө эмэгтэй өдөж хоргоож бүр дайрсан юм бах уу. Надтай харилцаанд ороогүй утсан болохоор тисэхгүй л ийм зүйл болсон гин. Тэгээд нэрээч би энэ хүнийг дотн харьцаанд оролгүй хатааж байгаа шүү дээ гэж өөртөө буруу өгч байсан ч хэсэг хугацаанд хол байхаар шийдсэн. Хүүгийн аав төрүүлээд Монгол явсан юм. Намайг араас нь очиход бас л нэг харилцаа үүсгэсэн байсан да. Тэр хүүхэн нь нутгийнх нь хүүхэн гин. Нөхөртөөгөө манад ирж хоол унд хийлгэж идээд явж байсан юм ихтэй. Яагаад ч юм би хүүгийнхээ аавыг холбогдсон эмэгтэйчүүдтэй их ойр хоол цай болж уулзаж байсандаа одоо эргээ ботхоор хөвгчлөлтэй юм шиг санагддаг. Түүний уулзж байгаа босгоочод аль аль нь үнэхээр миний хаанч хүрэхгүй хүүхнүүд байсан. Зүйлдээ бүр бараг тэр эмэгтэйчүүдтэй найзын харилцаатай болчихсон байсан шүү дээ. Хүү маань бидэнтэй хамт байвал харилцаанд өөрчлөлт гарч магадгүй гэд амралтаар нь өөрсөн дээрээ авчирв. Ээж маань өгөх тун дургүй. Би ганцаараа хүн, надад өөр хань болох хүн байхгүй. Энэ олон жил дасгачаад одоо өгөхгүй. Өөртөө дахиад хүүхэд гаргаад ав гэдэг байлаа. Гадуур бол хүн харахад хүүтэйгээ гуруула их сайхан гэр бүлээ. Хинч хараад атаархалт хүрхүр. Гэхдээ би тэр хүнтэй дотн харилцаанд орохыг хүсгээ байсан болохоор огт ойртгооч болчихсон. Ингэж авсаар сүулдэ хүүгийн аав цөхрөнгөө барж өөрөө ойртохгүй бол ядаж зайгаа тавиад өгчгөлдөө гэж тоглоомор хэлэхтэн болохгүй юм байхгүй штэ гэж хэлээд хамт миний эбийг боож баглаж инээж хөхөрч байгаад л маргааш нь нүүлгээд би тустай гарсан да. Энэ үед хүү маань ээж дээр маань байдаг байсан юм. Одоо бол аав дээрээ байдаг. Тэр муу нөхөр бол байгаагүй. Их ажилсаг хөдөлмөрч, юмараа тэргүүлэгч, сайхан боловсралтай, байртай, машинтай, нэр хүндтэй байгууллагад ажилдаг. Хөгжилтэй шооч гээд эмэгтэй хүний хувьд мөрөөдлийн залуу. Харин би гэр бүл дотн харилцаагаа маш нандин чухал гэж боддог зангаасаа болж хүндийрсөөр салсан юм да. Гэхдээ энэ үйлдэлтэй одоо ч баярлдаг. Бусад хүн ийм нөхөртэй байж тэр зэргийг твчээд байж байхгүй л гэх бах. Тэгж хэлж байсан хүмүүс ч бий. Харин надад өөрийгөө хүндлэх үзэл маань их нөлөөсөн юм. Одоо хүүгийн аав хүнтэй суусан ч надтай нууц амаргууд бай маш их сандаг гэдгээ хэлдэг. Бас би хизээж чам шиг бардам эмэгтэйдэд таарахгүй юм байна. Бүгд л их амархан наалтчих юм. Чи яаж миний өмнө 8 жил эрхэмсэг байж чадваа? Бусад эмэгтэйчүүд 8 цагч үнд орч чадахгүй шалчганаад наалтаад ирдэг. Чи хизээч миний эхнэр болсон гэд надад үн цэний алдаж байгаагүй. Өөрөглж мундаг байсан шүү. Хажууд байх үед нь ойлгоогүй байж бүх юм надаас л болсон юм. Хэрэггүй гадаад явсан юм. Миний энэ насандаа гуйж говшиж урд нь хамаг аргаа барсан ганц эмэгтэй бол чи гэдгэл юм. Тэр сайн эцэг мундагч хүн. Тэр хүнээс сурах юм маш их бий. Гэхдээ л миний хизээж эргэж харахгүй тийм л амьдрал минь. Би түүнд
Хизээч одоо байгаа их нэртэй миний үтсэн зүйлийг бүү үзүүлээрэй л гэдэг юм. Харин би одоо хоёр дахь амьдралаа эхлүүлээд үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа. Гэр бүлийн дотны харилцааг мөн адил маш нандин чухал гэж боддог хүнтэй хамт байгаа болохоор бүх зүйл сайхан байна да. Эцэст нь хэлэхэд арааш тавил тапаас эмэгтэй хүний нөхөртөө өгч чадахгүй байгаа сэтгэл ханамжаас их нөлөөлдөг юм байна гэж боддог болсон. Одоо энэ тал дээр их анхаардаг. Байнга шин содын юм туршиж үзэж яг тэр хэсгийг галзуу байлгаж чаддаг болсон шүү. Өмнөх амьдралд ааж чадхал байсан баг. Жохомдоо тийм боломж олтоогүй л болохоос ш. Химээгээд загтлаа өндөрсөн байна. Өнөөдөр хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзъя. Нэрээ загтлаа бүгдээрээ бичээрэй.